Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй эдийн засгийн өсөлт бизнес эрхлэлтийг дэмжих прогресс төсөл нь Улаанбаатар, Орхон, Ховд аймагт 2021-ээс 2023 онд хэрэгжиж байна. Төслийн зарлага нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал юм а. ЖАЗ-ийн прогресс төсөл болон шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац орон нутгийн өмчт аж ахуй тооцоод үйлдвэрийн газрын хамтын ажиллагааны хүрээнд бизнес хөгжлийн төвийн барилга байгууламжийг иж бүрэн шинжилэн засварлаж тохижуулан 2022 оны 3 дугаар сард ашиглалтанд оруулж үйл ажиллагаа эхлээд байсан бол энэ өдөр нээлтийн тооцоо ажиллалаа. Ховд аймагт үйл ажиллагаагаа эхэлсэн, явуулж байгаа үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа нийтдээ 3700-аар аж ахуй нэгж байгууллага байж байгаа. Үүнээс сүүлийн 3 жилд бараг 50% одоо шинээр байгуулагдсан үйл ажиллагаа эхлэх шатанд ингээ явж байгаа. Ийм учраас энэ бизнес хөгжлийн төв бол шинээр одоо бизнес эрхэлж байгаа энэ гарааны бизнес эрхлэгчдийг үнэхээр санхүү аж ахуй хэрхэн яаж удирдан залахын санхүү чанарын менежментийг хэрхэн одоо нэмэгдүүлэхийн энэ үйлдвэрчлэлтийн процесс гэж юу юм түүнийг хэрхэн яаж удирдах залах уу олон улсын стандартд нийцсэн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж үйлдвэрлэх үү зах зээлийн ойлголт гэж юу юм гэх зэрэгээр энэ бизнес санхүүгийн чадахжуулах үйл ажиллагаа явуулах юм ингэснээрээ одоо бизнес эрхлэгчид маань шинжилгээний үндэслэлтэй бизнесээ эрхлэх хөтлөх бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа явуулах энэ боломж нөхцлөөр л одоо бүрэн хангагдана. Ийм зорилготойгоор энэ ажил явж байна. За үндсэндээ энэ бизнес хөгжлийн төв байгуулагдсанаас хойш одоо 3-4 удаагийн одоо Монгол улсын хэмжээнд олон улсын хэмжээний одоо зөвлөх багууд одоо ирж Ховд аймгийн одоо бизнес эрхлэгчдэд тодорхой сэдвүүдээр одоо үн төлбөргүй сургалтуудыг зохион байгуулж байгаа. Ер нь бол бизнес эрхлэгчд маань сургалтын хөтөлбөрт хамрагдана сургалт аавна гэдэг бол өөрөө өндөр өртөгтэй байдаг. Тэгвэл энэ манай энэ прогресс төслийн хувьд бол бизнес эрхлэгчтэй үн төлбөргүй энэ мэдээлэлээр хангах чадахжуулах энэ сургалтуудыг үе шаттай зохион байгуулдгаараа онцлог байна. Ингэснээр Ховд аймгийн засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт орсон нөгөө ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр технологийн парк байгуулалт, технологийн шинжилэл, инновацийг нутагшуулах гэдэг энэ томоохон зорилтыг хангахад энэ төсөл бол зохих үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Шинэ Ховд бизнес хөгжлийн төвийн нээлтэд Ховд аймгийн засаг дарга дүгэрж авах Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниэл Фассон, Монголын асуудал хариуцсан менежер Мартины Агрел, санхүү захиргааны захирал Телла Детер болон албаны бусд хүмүүс оролцсон юм а. Германы олон улсын хөгжлийн агентлагийн прогресс төсөл хэрэгжээд жил гаруй одоо хугацаа өнгөрч байна. Энэ төслийн одоо хүрээнд шинэ Ховд нэртэй одоо бизнес хөгжлийн төв нээгдэж байгаа туйлын их баяртай байна. Би болохоор брэнд бүтээх хөтөлбөрт нь одоо анхнаас нь эхлээд хамрагдсан бүх шатны сургалтанд хамрагдаад өөрийнхөө одоо аж ахуй нэгждэр одоо өөрийнхөө нэрийн бүтээгдэхүүнүүдийг гаргаад ингээд явж байгаа жил гаруй одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа юм үйлдвэрлэгч байна. Тэгээд ер нь бол хөдөө орон нутагт эдийн засгийн өсөлт бизнесийн хөгжлийг дэмжихэд таатай орчин бүрдүүлэх хүмүүсээ одоо чадваржуулах сургалт одоо танин мэдэх бүх нөхцлөөр хангах юм сайхан төв одоо нээгдэж байгаад туйлын их баяртай байна. За манай ах болохоор хаан алдаа инээмсэглэл гэдэг бүрэн бус нөхөрлөл байгаа. Аялал жуулчлалын операторын үйл ажиллагаа эрхэлдэг. За тэгээд бид нар болохоор Ховдын нөгөө аялал жуулчлалын одоо хүмүүс жуулчлалыг хүлээж авахд Ховд аймгийнхаа нэрийг гаргасан, Ховд аймгийнхаа онцлогийг шингээсэн одоо нутгийн брэнд бүтээгдэхүүн одоо юу гаргах вэ гэдгийг бас бодож тооцсны үндсэн дээр хөдөө аж ахуйн одоо чиглэлийн сүүс бүтээгдэхүүнээрээ бэлгийн багц үйлдвэрлээд ажиллаж байгаамаа. Нийтдээ хичнээн төрлийн бэлгийн багц юм. За манай бэлгийн багцанд 7 төрлийн бүтээгдэхүүн ордог байгаа. Тэгээд бидний одоо манай ер нь бол орон нутагт одоо юу одоо илүү одоо түүхэд маань одоо илүү боломжтой вэ гэдгийг тооцож үзсэн. Тэгээд Ховд аймагт маань маш олон одоо сүүний фермерүүд байдаг. Энэ сүүний фермерүүдийг одоо сүү бол борлуулахгүй байх ийм одоо 100 өвөлдөө болохоор сургууль цэцэрлэгт нийлүүлнэ. Бусдаар бол үйлдвэрлэгч байхгүй учраас нөгөө сүүн борлуулахгүй байсан учраас зарим одоо фермерүүд бас үйл ажиллагаа зогсоосон ийм мэдээ байдаг. Тэгэхээр бид нар бол энэний эсрэг үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж өөрсдийнхөө байгаа бүхнийг өнгөлс тордоод үйлдвэрлэл болгоод одоо хүн ардаа эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр үйлдвэрлэе гэсэн ийм зорилгоор ажиллаж байгаа. Шинэ Ховд бизнес хөгжлийн төв нь Ховд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зөвлөх үйлчилгээ үзүүлж мэдээлэлээр хангах юм. Энэхүү төв нь орчин үеийн офисын техник хэрэгслээр бүрэн томилогдсон бөгөөд бизнесийн уулзалт төрөл бүрийн сургалтыг зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдэд дундын офисын үйлчилгээг санал болгож байна. За бизнес хөгжлийн төв байгуулагдсанараа одоо орон нутгийн бизнес бас нэлээд хөгжих боломжтой болж байна гэж бид нэр бодож байна.
За энэ нь бол нэг ялангуяа одоо Монголд үйлдвэрлэл, орон нутгад үйлдвэрлэх боломжтой энэ бүтээгдэхүүнүүд бол илүү олон тоогоор илүү чанартай үйлдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл импортын бараа бүтээгдэхүүнийг бас орлуулах юм боломжтой болно. За тэгээд сургалт энэ бизнес хөгжлийн төв маань байгуулагдсанаар одоо орон нутгийн бизнесүүд маань өөрийн гэсэн бизнес төлөвлөгөө, бизнес стратеги боловсруулах чадвартай болно, тэг боломжтой болно. За үүний зэрэгцээ одоо санхүүжилтийн одоо бизнес төлөвлөгөөнүүд боловсруулад тий бас арай хямд үнэтэй хүүтэй тим бизнес санхүүжилтад олсноор бас үйл ажиллагаа сайжирна гэсэн ийм найдвар тавьж байгаамаа бид. За энэ 150 сая төгрөгийн санхүүжилтийн энэ гэрээний хүрээнд болохоор юуны үн бид нар энэ бизнес хөгжлийнхаа төвийг бас үл дээр нь зогссон. Эхний ээлжинд санхүүжүүлэх гэсэн ийм зорилготой хийсэн гэрээ. За тэгээд бизнес хөгжлийн төв маань эхлэлдээ бас ингээд нэг дэмжлэг авчмал цаашаа өөрсдөө бас хөл гараа олоод тий цаашаа үйл ажиллагаанд жигдэрээд явчихна гэсэн ийм найдвар тавьж байгаа. Мэдээж хэрэг үүний зэрэгтэй одоо манай бизнес хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа сургалт зөвлөх үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ аж ахуй нэгжүүдэд дэмжин гэсэн ийм зорилготой. За сургалтанд оролцсноороо хүн бас тэр болгон шууд сайжраа явчихгүй сургалтанд ороод олж авсан мэдлэгээ амьдралд нь хэрэгжүүлэхэд нь тэр санхүүжилтөнд дэм болно гэсэн ийм одоо найдвар гэх үү ийм хүсэл зорилго тавьж ажиллаж байна. Нөгөө талаас гэх юм бол явандаа бол нөгөө аж ахуй нэгжүүд маань бас бизнес хөгжлийн төвөөс авсан энэ үйлчлэгэнд тодорхой хэмжээний төлбөр төлөх баха гэж бодож байна. Тэргүүр нэг талаас бизнесийн харилцаанд орж байгаа, нөгөө талаас бизнес хөгжлийн төвөө бас цаашаа аваа явчихна гэсэн ийм ойлголттой байгаа. Түнчлэн прогресс төсөл нь Ховд аймгийн шинэ ховд бизнес хөгжлийн төвдөө 150 сая төгрөгийн өртөг бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан ба энэхүү гэрээгээр шинэ ховд бизнес хөгжлийн төв нь Ховд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гарааны бизнесүүдийн үйл ажиллагааны шаардлагатай тоног төхөөрөмж худалдаа авахд дэмжих юм а. Шинэ ховд бизнес хөгжлийн төв нь Ховд аймгийн Жаргалан цумын засаг даргын тамгын газрын хуучин байранд байрлаж байна.